Эрхэм сонсогч өдөрт танд гэрэл гээгээ цацруулсан гигэн сайхан өдрийн мэндийг хүргэе. 7 хоног болгоны даваагаас баасан гарагийн цаг мөчид эрхэм сонсогч өдөрт танд Дэлхийн монголчуудын Эмжил радиогийн үдийн зочин нэвтрүүлэг маань хүрдгээ. За өнөөдрийн маань зочноор Баярлаа төвийн зөвлөх багш Тонроо агш маань хүрэлцэн ирсэн байгаа. Бид тэр 14 хоногт нэг удаа уулзалцдаг тийм ээ. Багштай өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Сайхан өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр багштайгаа би өргөмөл хүүхдийн талаар ярилцсанаа. Өргөмөл хүүхдийн хувь тавилан, хувь заяа тийм энэ талаар ярилцахаар багшаага урьсан байгаа. За тэгээд яриагаа эхлэх үү. За тэгээ бид нар ингээд мэддэг ч юм шиг тийм ээ. Мэддэг юм уу гэхэл мэдэхгүй байгаа. Мэдэхгүй байх нөхлөр бас мэдээд ах шиг байгаа. Хүүхдийг ер нь бол ингээд дайлд өргүүлэх ч юм уу. Эсвэл ямар нэгэн хүнээр харуулах ч юм уу тийм ээ. Ингээд хүүхдэд ч өөрөө юм одоо нялхаараа юугаач мэдэхгүй тийм ээ одоо юу гэдэг. Тэгэхээр ингээд бид нар эсвэл одоо ажил төрөлтэй учраас би ээжээрээ харуулж байгаа ч гэдэг юм уу тийм. Ээж нь болохоор хүүхдүүд маань ажил хийж байгаа мөнгө олог. Тэгээ би хүүхд нь харж байгаа ч гэдэг юм уу. Нэг ийм байдлаар нэг ийм хүүхдийг харах гэдэг тийм одоо нөгөө одоо зүгээр л нэг тэр хүүхд одоо би болцсон учраас тийм зайлшгүй тэр хүнийг одоо ингээл ямар нэгэн хүн хянж харж те одоо хоол ундыг хийж явах хэрэгтэй гэдэг нэг юм өнгөц ойлголт бол бидний донд их байдаг л да. Ерөөсөө нийтлэг ойлголт шүү дээ. Тэгээ одоо ингээл нэг энэ далд ухамсар, дотоод ухамсарын тухай судлаад тэгээ олон ийм өргөмөл хүүхдүүдтэй ярилцаад олон одоо өөр хүнээр өсгүүлсэн хүүхдүүдтэй ярилцахад ерөөсөө тэдний амьдралын одоо хэмнэл замнал амьдралдаа хохирсон зүйлүүд бол маш их байдаг. Тэгээд энэ талаар бас нэг хүндж ярьд юм уу гэдэг бодол төрсөн юм л да. Тэгээд ер нь бол ингээд тэр хүүхдийн өссөн орчин, өсгсөн хүмүүс нь өөр. Тэгээд тэр бүр ингээд одоо нэг ухаан орсон цагаас нь ахуулаад хажууд нэмэн ч юм уу, өвөн ч юм уу байждаг. Тийм ээ. Тэгээд тэр цагаас хойш одоо эмээгийн яриа, дууны өнгө, хөдөлгөөн тэгээ гэр орны тойрны орчин тойрны энерги эмээгээс гарч байгаа эрчим хүч, хайр халамж, загнах зандрах байдал ч байдаг юм тийм ээ. Энэ болгон бол нөгөө хүүхдийн далд ухамсарт бол ингээд гүц шингэсэн байдаг бүр ингээд одоо тэгээд нэг сургуульд орох үед юм уу эсвэл эмээ өвөө өнөр хүүхдийг нэг одоо тэгэл өсөж өндөгөө л явж итэл нас орчдөг. Нэг ийм одоо тал байдаг тий. Тэгээд нас орсон тохиолдолд юм эсвэл сургуульд орох болохоор гэртээ ирдэг л дээ аавч дээр. Тэгээд нэг хүү ярьжсэн л да. Би ингээд сургууль орох болсон. Тэгээд гэртээ ирсэн чинь би танихгүй айлд ирсэн ингээд. Тэгээд би ингээд танихгүй хүмүүсийн дунд танихгүй айлд ирчээд би ингээд айгүйх бие барьдаг тий. Ингээд ерөөсөө өөрийгөө илэрхийлж чаддаггүй. Тэгээ би ээжээгээ дуутах гэхэлэр ингээд хэл ам эвэлж өгдөг. Ингээ бүр албаар ингээд өөрийгөө хүчилж иж ингээ арай гэж нэг ээжээ гэд ингээд дууддаг байсан. Тэгэл үжил бодол таардаг. Ингээл юм л болохоор л одоо эмээ маань өгүүлэгдэл, өвөө маань өгүүлэгдэл ингээл ерөөсөө би тэр орчинд бол байгаагүй. Тэгэд ингээд тааламжгүй орчин. Тэгэл ер нь бол бид нар ингээд хүүхдээ ямар хүний хажууд яг хүүхэд өсч чинь гэдэг хамгийн чухал байна л да одоо. Мэдээж ингээд л одоо уур уцаартай хүний хажууд өссөн хүүхэд бол маш их ууртай байна гэж одоо хоёулаа байнга л ярьж байна те. За сэтгэл ханамжгүй амьдрдаг хүний хажууд байгаа хүүхэд бол амьдралаас ерөөсөө сэтгэл ханамж авдаггүй байна.
А байнгын хянжидаг хүүхэд одоо ээж аавтай тий одоо гарахаар нь хөөж гарах гэж байгаа юм уу? Орохоор нь хаж идэрсэн. Одоо суухаар нь яа суугаад байгаа. Босгоод явахаар нь юу гэж яваад байгаа юм чи. Үсрэх юм бол битээ үсрээд дээ. Дуулах юм бол битээ гонгоноод зовлон авцарна. Энийх юм бол альгүй юм аашин чи одоо. Ингээд нөө ерөөсө хүнийг ингээд нэг юм өөрөөр нь байлгадаг энэ бидний нэг юм хянаж байгаа нэг арга одоо юу байна да тий. Энэ хяналт бол хүнийг одоо байнгын хянсаар хагаад талд хумсарт нь тэр одоо хүнтэй суухаар тийм ээ энэ их сонин л доо. Хүнтэй суухлаар эхнэрээ хяндаг болдог. Одоо хардалт гэдэг нэг ярьж штэ тий. Хүн яагаад харддаг болтой? Яагаад хардаад байгаа юм тий? Одоо хардна гэдэг чинь яг өнөндөө яг юу юм бэ гэдэг талаар одоо болтол нэг тийм сайхан тайлбар өгөөг ба штэ. Яг л хардалт гэдэг бол миний өмч, минийх юм. Одоо энэ миний эхнэр, миний нөхөрийн юм гэдэг минийх гэдэг нэг энэ одоо үг байна. Дээрэс нь нөгөө минийх гэдэг те одоо миний эхнэр л болцсон юм чинь гэдэг нэг юм бодол байна да тий. А яг энэтэй адилхан хүүхэд байх наснаас ахуулаад тэр нөгөө хяналтанд ор байсан хүүхдүүд. Одоо ингээд нэг 78 дугаар ингээд ордог ч юм уу эмэгтэй хүүхдүүдийг ээж аваад нь гаргадаг шүү дээ. Битээ гараад одоо яг чан гарч хинтээ уулзах гэж байгаа юм. Юу хийгээд ирсэн? Яасан гэдэг завсар цагийн асуудаг тий. Тэгээд ер нь бол ингээд хянсан хүүхэд хянаагүй хүүхэд хоёрын тэр хянаагүй хүүхэд нь бол өөрийнхөө амьдрч чаддаг. Алдаа оноо байсан ч гэсэн алдсан алдаан дээр суралцаад цаашаа явдаг. Амьдрал бол өөрөө алдаа онооны одоо тэнцвэр штэ. Амьдрал бол өөрөө өглөг авлагын тэнцвэр штэ. Амьдрал бол өөрөө хар цагааны нийлбэр байхгүй юу? Тэгээ хүн ингээд нөгөө алдах онох тэр процессын ерөөсөө тэг боломжийг олгодог. Хүүхдэд алдаа хийх боломжийг бид нар олгохгүй байгаа. Бүр ингээд нөгөө жоохон бахаас нь ахуулаад уулчихгүй өвдгөө шалбалчихгүй те одоо халуун юм уучихгүй хүүтэнд даарчихгүй өлсөхгүй гэл те ингээл юусоо байнгын юм хараа хяналтанд ороо байлгаа тэдрийг ингэж одоо халуун хүүтнийг мэдрүүлэхгүй өсгснөөс болж хүүхдүүдэд алдаа тий одоо тэгээд дээрэс нь алдаа хийчлээ гэхтэл нөгөө маш их буруутгадаг их шийтгдэг тэгээд одоо ядгийн бурууг нь гимшүүлдэг тий за дээрэс нь бол одоо ингээд дандаа л чи ингэдэг гэдэг үгийг ингээд дандаа гэж ярина тий чи дандаа л ингэж яадаг нэг 2 удаа алдаа хийсэн бол чи дандаа л ийм байдаг гэд одоо арх удаг хүмүүс нь тий чи дандаа л арх ууждаг чи байнга л арх удаг архиугаад ороод ирсэн үү ууцсан юм уу чи одоо Гэхдээ би уугаагүй шүү дээ хэмэл ууцсан юм шиг байна. Гэж яг шиг тий. Ингэсээр гад нөгөө хүний далд ухамсар тэр ууцсан юм уу? Хүн болгон тэрийг хараад нөгөө уух согтуу гэдэг ойлголт. Тэгээ энэ бол нөгөө хүний цааш нь түлхэж байгаа байдал юм л да. Тэгэхээр энэ болгон бол бидний далд ухамсарт ингээд суудгаа гэдгийг бид ингээд их энэ үг үйл хөдлөл бодол санаагаараа их цэгцэлж тий хүн өөрөө өөр их сайн ажилмаар юм байна. Хүмүүс ингээд манай хүүхд арх удаг. Ингээл дагуулал орж ирж байна л да. Тэгэл ингээл хүүхдийн ярилцаад эхлэхдээ ерөөсөө эмэдэр өссөн. Өвөдөр өссөн гэл. Тэгээд нэг залуу ярьж ин л да одоогоор бол ерөөсөө маш их нэлээд архиудаг. За бас бүр ингээл баг нөгөө манайх нар бол баг өвгөнтэй өндөө гэдэг юмд баг очдог юм шиг залуу юм шиг байна. Тэгэл ингээл тэр залуугийн ингээл яриа бол маш их гомдолтой. Ингээл эдэр намайг өста байнгын ингэдэг. Эднэр намайг тэгдэг. Энэ манай гэрийнхэн намайг дандаа л ингэж яадаг. Би ерөөсөө бол ингээл тэнд өссөн, эмээдэр өссөн хүн юм байгаа юм. Тэгэл би одоо ингээд эмээ маань нас орсон чинь би ингээ хүрээд ирсэн. Тэгэл ирсэн чинь одоо ингээл аав ээж хоёр бол намайг байнгын л одоо ингээд өөдийн нар харуулдаг, завсар зайгуул одоо загнадаг те. Одоо гадуурхдаг, хоол ундыг хаасдаг, одоо бус хүүхдүүдээс тис өөрөөр үздэг. Уул нь бол өөрийнх нь төрсөн байдаг. Тэгэхээр бол энэ бол нөгөө бид нар ингээд энерги салтгал та. Одоо хүүхдээ 3 сартай байхад нь тий хэдэн 1 настай байхад нь ч гэдэм 3 настай байхад нь ч юм ингээд харуулах гад амьдралынхаа ингээд одоо юунаас болоод тий одоо зовлон бэрхшээлс ээжтэй аавда харуулдаг эсвэл хүнд өргүүлдэг эсвэл хүнээр харуулдаг одоо баян айлууд бол маш олон одоо хүүхдүүдэд олон хүмүүсээр харуулдаг шүү нэг хэсэг хүн харж ирсэн ахаад өөр хүн солигдож хараал тий тэр хүмүүсээс гарч байгаа энэ эрчим энергийн долгион гэж байна. Тэр хүмүүсийн одоо амьдралын нэг замнал хэмнэл гэж байна хүнтэй. Гэтэл тэр нэлхнатан хүүхдүүдийг өсгөж байгаа тэр хүмүүсээс гарч байгаа тэр энергийн давтамж долгио яг тэр хүүхдүүдийг буцаагаад одоо хүүхдүүдийн энергийн талбайд нөлөөлж идэг гэсэн. Тэгээ нэгэнтээ өргүүлсэн хүн хүүхдээ 6-аас 7-аас хүртэл сургуульд ортлоо гэдэг юм уу. Эсвэл 10 дугаар ангид орсон чинь өвөө нас орсон гэж юм л да нэг хөө. Тэгээ одоо өнөөдөр бол тэр хүүхэд ингээд хэвтэрт байна л да. Уушгины ингээд одоо усжилттай гэдэг. 19 настай хүүхэд.
Тэгээд тэрний амьдралыг сонсголоор бас л ингээд те өөр орчинд өссөн. Тэгээд өвөө нас сурсан болохоор ээж дээр ирсэн. Ээж нэрсэн чи өөр хүнтэй суудсан юмсан. Тэгээд энэ миний аав биш гэл ингээд одоо нөгөө байнгын зөрчилдөөн тэмцэлтэй хэрүүл дотор байдаг. Нөгөө нэг гой өссөн нөгөө өвөөгийн хайр халамж, нөгөө нэг гой өссөн те одоо тэр дулаахан бүлээхэн үг. Миний сайхан хүү басаад миний хүүч та мундаг хүү олон доо гэдэг нэг өвөөгийн нэг гой тэр тэжээгддэг тэр гой үгний эрчим хүч байхгүй те. Тэгэхээр энэ болгон хүн дутагдахаараа яагаад тэр хүүхэд уушгин усч байна гэхээр тэр хүүхдийн нөгөө одоо гутрал уушгины усч ерөнхийдөө уушгины өвдөлтийг бол тэгж тодорхойлж байна л да сүүлийн үеийн 70 хонц судлаач нар гутрах гунах те яг энэ үед бол уушгин дээр асуудал үүсдэг сүрье. За дээрэс нь тэр уушгины янз бүрийн одоо өвчнүүд үүсч байна гэдэг. Тэгээ хэвтэр тань гэж байгаа. 19 настай хүүхэд. Тэгээ яг үндэ бол ингээд ээж нь ингээ ярихтаа бол тэр хүүхдийг маш их буруутгаж ярьж байна л да. Ер нь бол айгу дураараа. Ерөөс тэгээ миний үгийг авдаггүй. Тэгээ өрдөөсөө ингээд хэлж ярьж байгаа нь бол айгу хатуу ширүүн одоо манай ингэ нөхрийг бол ерөөсөө үздэггүй хардггүй гэдэг юм те. Тэгтэл би дотроо бол хайрын хүүхэд гэж бодож байгаа байхгүй юу. Халаглж байна л да. Яг тэгэхээр би хөндлөнгөөс харж байна. Тэр хүүхдэд бол ямар ч буруу байхгүй байгаа. Ээж өөрөө өсгсөн. Тэгээд тэгж яана л да. Би 4 сартай байхад нь хүүхдээ авдараа орхичаал. Тэгээд нөгөө Солонгос явсан. Тэгээд ингээд 70 жилийн дараа эргээд ирэхэд хүү маань том болсон юмсан. Яаж тэр хоёрын үзэл бодол нийлэх юм бэ? Тийм шүү дээ. Ямар ч боломжгүй шүү дээ. Тэ? Нөгөө өссөн орчны нөгөө хэл яриа байхгүй. Тэ? Ээж бол шал өөр юм ярина. Өвөө л өөр юм ярина. Өвөөгийн хажууд өссөн хүүхдийн үзэл бодол, санаа бодол өвөөгийнхтэй бараг нэгдсэн байдаг, тэ? Одоо эмээ хажууд нь алим минийхүү тэр цаасыг аваадаг. Алим минийхүү энэ ажлыг нэг хийгээд ихтэй дандаа эмээгийн тэр дуу хоолой, эмээгийн хөдөлгөөн, эмээгийн тэр яриа, эмээгийн магтаал, тэ? Эмээгийн тэр одоо зандрал энэ дөр шиг ингээд хижигдэж өссөн хүн байгаа шүү дээ. Гэтэл ингээд ээж нь өрөөд ирдэг. Бараг бодолч хүн танихгүй хүн ээж л гэдэг нэртэй болохоос шүү дээ. Тий. Тэгэж нийлж ин л та. Би бол юугаарч дутаагаагүй. Тэгээ бүх юмар л одоо хангаж байна. Энэ хүүхдэд даварж байна гэж байна. Яг үндэ бол бид нар нөгөө бүх юмар хангана гэж юу хэлж байгаа юм бэ гэхээр нөгөө хооллох, нөгөө нэг хувцсыг авч өгөхтэй, нөгөө нэг орон байрал байхгүй юу да. Бүх юм гэдэг чинь. Гэтэл тэрнээс гадна тэр бүх юмыг одоо ингээд нөгөө нэг одоо туйлын одоо юу гэдэм бэ сайн сайхан байлгах нөхцөл нь яг юу вэ гэхээр сэтгэл санаа шүү дээ. Тий. Сэтгэл санааны тэр амар амгалан байдал байхгүй бол тэр хувцас хунар үүрэг оройл гүйцэтгэх нь бол яг нөмөрн тийм ээ одоо хэрэглэн. Түүнсэж тэгээд хүүхд гэрт орлоо ганган хувцастай залуу гэрт орлоо сайхан хоол идлээ. Сэтгэл нь ханамжгүй бол тэр гэрт тогтохгүй шүү дээ. Гараал явна. Гараа тайчих юм. Тамхи татна. Тэгээ яах юм? Архиун. Тэгээд яах юм те? Димитэн. Тэгээ энэ болгон бол нөгөө бидний энэ дотоодод болж байгаа их нарийн одоо энэ энергийн солилцол, энерги өөрчлөлтүүд байхгүй юу? Тэгэхээр энийг бид нар их өнгөцгөнөөр хардаг тийм. Би хувцас аваад өгдөг энэ хүүхдэд. Энэ хүүхдийг би бүх юмар нь хангаж, сургууль соёлынхны мөнгийг би төлж ин. Тэгэхэд энэ яагаад одоо намайг хүлээн зөвшөөрдөг вэ? Иймэрхүү байдалтайгаар бид энэ хүүхдүүдэд маш их одоо хохироож байна. Тэгээд би дээрэс нь бол ингэж боддог л да. Одоо ингээл маш олон аав ээжүүд гадаад дотоод явж ажил хийж байна тийм. Тэгээд олон жилийн дараа эргэж ирж байна. Яг явхад нь 5 настай үлдсэн хүүхэд бол битгэрж байна. Тийм ээ? Нөгөө ээжийнхээ хажууд өсөж ирсэн, аавтайгаа цуг байсан, тоглож наадж өссөн нөгөө хүүхэд аавч байхгүй, ээжч байхгүй. Харин. Тэгээд нөгөө 5 настай хүүхд хин дээр ажиж байгаа юм бэ? Эсвэл ээжийнхээ эгч дээр юм уу? Эсвэл одоо хин нэгэн хүүхэд дээр юм уу? Тэ одоо залуучууд бол дүүнэрээ маш их харж үлдчихэж штэ хүүхдүүд. Эсвэл одоо яадгийн эмээ өстөл нэг эмээ эсвэл нэг өөр хүнээр харуулдаг. Тэгээд ингээд тэр нөгөө хүүхдүүд маань одоо эргээд ирдэг тий аав ээж нь эргээд ирдэг. Эсвэл бүр тэр жигтэйгээ гадаад дотоод яваад өгдөг. Яг энэ үед тэр одоо хүүхэд байр сураа олох нэг охин ярьж ин л да. Ингээд жоохон бахт нь ээж аав хоёр нь нас орсон. Тэгээл маш олон айлуудаар ингээд дамжиж ингээд явсан. Маш олон айлуудаар. Тэгээл айл болгонд очихоор нөгөө гадуурхагддаг. Тэгээл хүн болгонд ингээд тааруулж амьдрах гэж ингэж нөгөө оролцсоор байгаа тий. Одоо ингээд нас үед хүрсэн одоо 30 гаруй насны хүүхэн байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээсээ одоо болтол ингээд хүн болгонд тааруулж амьдрах юм нөгөө юутай одоо бүр ингээд тий. Тэгэхээр хүмүүс заримдаа АИV-г болохгүй тий. Тэгээ хүмүүс тэрийг өгч хэлдэг гэхээр энэ ерөөсөө нэг хачин бэртгчин юм шиг. Энэний ер нь байж байгаа нь ерөөсөө нэг тийм сонин тааламжгүй одоо юу гэдэм бэ тий. Ингээл хүн болгоо нөгөө манайхан ч нэг юм хөндлөнгөөс нь харж их шүүмжилж тий. Одоо
байгаа байдлыг нь одоо дотоод төр ертөнцийн ойлгохгүй мөртлөөс гадна талаас нь тэрийг их шүүмжлэх их дуртай шүү дээ. Тийм дуртай арт түмэн байна. Тэгэхээр дуртайдаач биш юм. Уг нь бол монголчууд шиг ийм өндөр IQ-тай юмыг маш хурдтайгаар хүлээгээд авдаг арт түмэн бол энэ дэлхий дээр бас их ховор юм шиг байгаа. Тэгэхээр хамгийн гол нь бол энэ ухааныг л хүн суралцаад авбал те хүн өөрийнхөө дотоод сэтгэл дотоод ертөнцөө мэдээд эхэлж байгаа тохиолдолд бол хүнийг ойлгох нь их амархан болдог. Тэгээ ер нь бол эхлээд хүнийг ойлгоё гэж ботхоосоо илүү эхлээд өөрийгөө ойлгох хэрэгтэй байдаг. Тэгээ өөрийгөө ойлгоод эхлэх юм бол бус зүйлтэй их хүндэтгэлтэй ханддаг болдог. Тэгвэл өөрийгөө ойлгоогүй, өөрийгөө мэдээгүй, өөрийгөө хайрладгүй, өөрийгөө хүндэтгдэггүй хүн бол ерөөсө тэр чигээрээ тэгэл нэг амьдралд нэг юм сүл сал, пал пүлтэй нэг одоо юу гэдэг юм нэг мунхаг тэгээ одоо нэг тэнэг гэхээр одоо хүнд оромжилсан болчих واخ та тийм мунхаг гэдэг чинь одоо зовлонгийн шалтгаан шүү дээ. Тэгэхээр мунхаг энэ байдал бол хит их удаан үргэлжлээд нөгөөтгөндөө бид нэг бүр дасцсан. Тэгээ аль нэг юм болохоор хүүхд гарах юм бол өвжил байдаг, харуулжил байдаг, өсгүүлжил байдаг тийм. Одоо цэцэрлэгийн багш нар байна. Маш их эмзэг сэдв байна. Яагаад хүүхдүүд цэцэрлэгт очих дургүй байдаг, уйлаад байдаг. Яагаад энийг бид нар өнөөдрийг хүртэл энэ тал дээр ярилцдаггүй юм. Яагаад энэ багш нар хүүхдүүдийг өндөр тооноор гашгаж загнах ёстой юм. Яагаад гоогчж гашгараал орилоол те ийшээ зүрхөөр нь ингэж цохиж аваад тийшээ зүрхөөр нь тэгж цохиж авах ямар шаардлагатай. Одоо энэ фэйсбүүкээр дэмжлэгүүд байна штэ зөндөө. Яагаад энэ таслан зогсоож болдгүй юм бэ? Яагаад энэ цэцэрлэгийн багш нарт бясалгал хийхийг зааж өгөхгүй байгаа юм бэ? Яагаад энэ бага ангийн багш нарт бясалгалыг ерөөсөөр оруулахгүй байгаа юм бэ? Дэлхийд даяараа өнөөдөр ингээд бясалгалыг хүлээн зөвшөөрөөд те бүх энэ өндөр одоо хөгжиж байгаа орнууд бүгдээрээ энэ бясалгалын талаар ярилцдаг болчихлоо шүү дээ. Оруулдаг болчихлоо шүү дээ. Манайх яг дандаа хоцрогдчих хэвээр юм бэ. Тэгээ энэ жижигхэн арт түмэн дороод босоод ирж шүү дээ. Иймхэн тий энэ жоохон хөдөлгөөн хийлээ. Одоо сая тэр боловсролын сайдын гаргасан юмыг маш олон хүмүүс бүгдээрээ дэмжиж шүү дээ. Бага насны хүүхдүүдэд энэ олимпиад янз бүрийн сургалтын юмыг одоо орлуулах болио. Уралдаан тэмцээн оролцуулж энэ хүүхдүүдийг айцтай тий төвшүүртэй ийм одоо өөртөө итгэлгүй байдлыг болиулъя гэд ингээд гаргачлаа шүү дээ. Тэгэхээр бол яг энэ хүний амьдрал гэдэг бол айц биш шүү дээ. Ингээ багаас нь ахуулаад айлгаад, ичээгээд, зовоогоод тий одоо ийм байдал чинь бидрийг өөртөө итгэлгүй байдал, амьдрах тийм одоо уран зориг одоо юу гэдэг итгэл найдварын маань мохоогоод байгаа. Тэгэхээр энэ байдлыг бид алгуулахын тулд өөрийгөө судлах хэрэгтэй. Хамгийн чухал нь өөрийгөө судлах хэрэгтэй. Тий. Өөрийгөө судалж ертөнцийг таньнаа. Түүнээс ертөнц бол ингээд харагдаж байгаа юм тийм ээ. Материйн түвшинд бүх зүйлийг судалчлаа шүү дээ. Атом, электрон, протон, нейтрон одоо задлаагүй өшөө юм юу вэ? Одоо байхгүй. Тэгээ цаашаа юу байна гэхэл чинь долгио бөөмөн долгио. Тэрнээс цаашаа юу байна гэхээр хоосон байна гэж. Яг тэр хоосон гэдээ яриад байгаа тэр их одоо тий хоосонд чинь бүх хүч, бүх хорд байна гэж. Нөгөө бүтээх бүх чадамж чинь тэнд байна гэж. Гэтэл өнөөдөр бид наан талд нь энийг бол ухаарад ойлгочих юм бол хүн тийшээ тэмүүлнэ л дээ. Хүн болгон тийшээ очихыг бодно. Тэгэхээр хүч хинд байгаа юм бэ гэхээр өөрөө чинь дотор байна. Юун дотор байгаа юм бэ гэхээр сэтгэлийн хүч гэдэг бид нар ярьдаг надаа. Сэтгэлийн тэнхээ гэдэг ярьдаг надаа тий. Энэ болгонд байгаа юм. Тий. Тэгэхээр энэ хүүхдүүдээ харанлахаас нь тийм ээ. Ер нь тэгээд би эцэгчүүд уриалмаар энэ хүүхдээ өөрөө өсгөё. Энэ хүүхд гэдэг чинь бол бидний ирээдүй шүү дээ тийм ээ. Ирээдүй. Тэгээ бид нар бол хүүхдүүдэд хамгийн сайхан хүн болохыг хүсдэг, мөрөөддөг тий. Хүүхд маань сайхан байгаасаа гэж боддог. Тийм учраас хүүхдээ нэгдүгээрт өөрөө өсгөе. Хоёрдугаарт бол хүүхдүүдийнхээ хажуулд хэрүүлж уралдаа болиё. Гуравдугаарт бол одоо айц тийм ээ энэ айлгаж хичээдэг, энэ дүн тавьдаг тий. Хүнийг нэг ингээл одоо хамаг одоо юм ингээд шавхдаг. Тэгээ энэ байдлыг бид зогсоох хэрэгтэй. Тэгээ ингийн тулд яах вэ гэхээр энэ далд тухамсар өөрийгөө дотоод сэтгэлийг судлах зайлшгүй шаардлагатай. Тэгм учраас энэ ээж аавдад бүдээрэнд нь гэхдээ ээж аавд ингээл хүүхдүүд ээж хүүхд гаргацсан юм чи ээж л харах хэрэгтэй гэж боддог. 50% хармаар байна. Аав нь 50% хардаг, ээж нь 50% хардаг. Аав нь 50% хоолдог, ээж нь 50% хоолдог хүүхдээ. Аав нь 50% мөнгө олдог, ээж нь 50% мөнгө олдог. Ийм байж чинь арга билэг тэнцвэрчдэг юм байна. Тэгэхгүй бол нөгөө гендрийн харилцаа алдагдана гэхчээр тийм ээ. Ээж хүүхдээ хараад л байгаад байдаг. Аав ажиллаа хийгээд л мөнгө олоод байдаг. Нөгөө мөнгө гэдэг чинь бидний нөгөө хөдөлгөгч хүч байдаг тийм ээ. Гэтэл нөгөө бүх юмны хараа хяналтанд ор нөгөө мөнгөнийх нь хяналт бүх аавынхын дор байдаг. Нөгөө ээж нь мөнгө олж чаддгүй. Тэгэнгүүт ээжийнх нь нөгөө одоо тий нөгөө орон зай, өөртөө итгэх итгэл одоо яадаг юм тийм ээ. Бүх тэр байдал нэг хөнөгдөж эхэлдэг. Мөнгөгүй хүн бол ер нь агшдаг тий. Мөнгөтэй хүн бол ер нь тэлдэг.
Тэгэхээр энэ байдлыг тэнцвүүлэхийн тулд энэ гэр орны саллтыг багасгахын тулд тийм ээ хүн 50-50%. Нар гарлаа, сар гарч байна. Халуун байна, хүүтэн болж байна тий. Энэ чинь бол тэнцвэрийг бий болгоод байна да. Тэрнтэй яг адилхан тийм ээ. Аливаа эмийг тэнцвэр нь алдагдаад ирэхлээр л биш болд юм байна л да. Тэгэхээр ер нь ингээд би сая таныг яриа л сууж байхад бодлоо л доо. Багт нь ингээд өргүүлсэн тий. За ямар ч шалтгаанаар яж болно. Одоо голцуул ингээд олон хүүхэдтэй айл одоо багыгаа ч юм өргүүлсэн байдаг л да. Тэгээд өөр хүүхэд гаргадгүй айлт ч юм уу тий. Янз бүрийн шалтгаанаар л өргүүлсэн байдаг. За зарим хүүхдүүд бол бүр айлд орхигдоод ч үлдсэн хүүхэд байдаг тий. Тэгээд тэрийг хүмүүс аваад өсгөдөг. Тэгээд эргээд нөгөө том болоод одоо бид нар ухаан суусныхаа дараа төрснүүдтэйгээ тийм үү уулзгаараа хизээч одоо тэр хүн тэр төрснүүдтэйгээ тийм илгэн одоо бүр ойр дотн байгааг би миний л мэдэх жишээн дээр би юусэн мэдэхгүй юм байна. Яг яалтчгүй огт танихгүй хар илгэн хүмүүс байгаа юм шиг тийм хүндэрс ослохгүй тэгээ нэг цагаан магаан сараар очиж золгодог ч юм уу те нэг ёс болохоор. Тэгэхээр энэ дээр одоо өргөмөл хүн та нэг дээр хойлоо бас ярьж байхад хүүхэд бол одоо тий хувь тавилангаараа эцэг гэхээ олж ингээд ирдгээ гэдэг жисэн шүү дээ. Гэхдээ шал өөр хувь тавилан гар ингээд шал өөр гэр бүл тэр хүн очичлаа шүү дээ. Тэгэд энэ хүний хувь тавилан яг эннээс болж бүр тис ондоо олж өөрчлөгдөж байна уу? Ястаа сайхан асуулт байна. Тэгэхээр хүүхэд өөрөө ээж аавгаа сонгож төрдөг гэж байгаа байхгүй юу? Тэгээд ээж аавгаа зориод төрөдөрдөг. Ээж аав нь амьдралын асуудал одоо юунасаа болоод хүнд авчиад өвчдөг хүүхдээ өргөчөөд өргүүлдэг ч юм уу харуулдаг ч юм уу өсгүүлдэг ч гэдэг юм уу те. Тэгээд нөгөө буцаад хүүхд хүрээд ирдэг. Ямар ч нөгөө харилцаа холбоо нөгөө саяны түрүүний ярьсан нөгөө энергийн талбай те нэгдэх ямар ч боломжгүй. Айл хэдүүний хүний хүн болсон байдаг хүүхд. Дээрэс нь бол хүний тэр нөгөө хувь тавилангийн асуудал байна тийм ээ. Хүн тэр гэр оронд байж тэр гэр орны уур амьсгалд нэгдэж тэр эцэг эхийнхээ хараа хяналтанд тэ хайр халамжийн дотор өсөх. Дээрэс нь бол тэр аавын сайхан нүмер нөөлөг, аавын одоо зааж зөвлөж байгаа одоо тэ амьдралын ухаан, ээжийн тэр хайр инэрл, өрөвч зөөлөн сэтгэл, хүүмэн охин минь гих тэр гоё дуу аваа энэ болгон дутагддаг тэр хүүхдэд. Тэгэхээр хүний хувь тавилан зайлшгүй өөр тишээ эргэж. Өөр тишээгээ буюу өөр замаар. Нэг осондоо шал ондоо эмээ хичнээн одоо миний ээжийн ээж байлаа ч гэсэн тэр хүний өөр чинь хувь тавилан ондоо шүү дээ. Тэр хүнд өөрийн гэсэн нэг тийм одоо амьдралын зам жимээр явах цаанаасаа нэг тийм үүрэг даалгавар те цаанаас нэг тийм зориг чиглэл байдаг. Гэтэл ондоо хүн дээр авч төхөр ямар ч байсан нэг 100% эргээл нэг өөр тис хөрөндлөнгийн болчдгүй юм аа гэхэд ямар ч байсан хувь тавилан бол тодорхой хэмжээгээр ондоо төвшин рүү очдог. Тэгээ ингээд одоо тэр арх удаг залуугийн яг амьдралыг ингээ харж байхад бол ээж аав бол зүгээр ерөнхийдөө нэг хүндэнгийн хүмүүс. Тэгэл ер нь ингээд жоохон юм ингээл төхүүлчдэг тэгэл болчдөг. Дээрэс нь бол хүний хүн шиг харцдаг аав нь. Ээж нь бол яг нэг эмэгтэй юм болохоор харьцангуй нэг за яг одоо тэ нэг ясалтахгүй л надаас гарсан юм гэдгээрээ ч гэдэг юм уу те жоохон ингээд ойрхон татна. Тэгсэн эрнээсээ бусад хүүхдтэйгээ адилхан биш. Энэ бол юу вэ гэхээр нөгөө одоо дундуур нь үүссэн тэр хаалт тийм байна. Тийм. Тэгээд нэгдэх ямарч боломжгүй. Тэгэл нэг хөндлөнгийн хүн юм шиг хаяа нэг очиж золгодог ч байдаг юм уу те. Өө за нэг миний ээж гэж нэг ийм хүн байдаг шүү дээ гэж боддог ч юм уу те. За тэгээд ихэнхдээ бол ингээл харж байхад бол буцаж нийлэн нэгдэн гэсэн ойлголт бол ерөөсөө байхгүй. Тэгээд хамгийн гол нь тэр залуу тий одоо тэр охин ч байдаг юм уу. Ингээд нөгөө дотоод сэтгэлийн тэр өөрчлөлт гомдол намайг ингээд өргүүлсэн. Намайг ингээд эмээ дээр авчид өгцөн. Эсвэл намайг ингээд өөр айлд өсгүүлсэн штэ ч гэдэг юм уу те. Тэр гомдол нэг дотроос нь салтгүй. Тэр гомдол байсан учраас нөгөө тааламжгүй тэр сэтгэлд хэн удаан амьдрах юм бэ. Тэгээ ямар нэгэн тийм допинг хэрэгтэй штэ хүнд. Тэхийн тулд яах вэ гэхээр нөгөө архиа хэрэглэнэ, нөгөө тамхиа хэрэглэнэ. Тэгжиж нэг хэсэг хугацаанд ч гэсэн сэтгэлийн тайтгарл авах гэж оролддог. Түүнээс биш бол хүн төрхөөсөө архичин төрдгөө те. Хүн төрхөөсөө тамхичин төрдгөө шүү дээ. Энэ архи тамхи хэрэглээд байгаагийн хамгийн гол шалтгаан бол ерөөсөө сэтгэл ханамжгүй хайр алга. Нэг өршөөл уучлал буюу те зөөлөн сэтгэл инэрл нэгүүлсэл байхгүй. Миний мөн хүүч нь ороод ирлээ шүү дээ. Гэл одоо те бид нар чинь хүүхдүүдээ өдөр тутам байгаа хүүхдүүдтэй тэгдэг шүү дээ. Ястаа миний хүүчнэр ийм том болцсон шүү дээ. Та нар миний хүүг хардаач гэдэг юм уу те. Энэ бол нөгөө хүүхдийг тижээж байгаа хамгийн том тижээл шүү дээ. Гэтэл нөгөө хүүн ингээл яваад ордог. За чи хүрээд ирв. Суу ишээгээ. Гэдэг энэ хүүтэн хөндий харьцаа бол те. Хүнийг тэгэл гаргаал ямар сэтгэл ханамж. Тэгэл гараал заа хайчих уу.
явах уу, ирэх вэ, гарах уу, орох уу гэл. Тэгээ энэ байдал бол нэг тийм зөв шийдэл биш юм байна гэдгийг л одоо ойлгуулах гэдэг юм л да хүмүүс тийм ээ. Хамгийн гол нь тэр нөгөө хүүхэд маань орхигдсон тэр хүүхэд маань ямар их сэтгэл санааны хямралтай, ямар их учраа олохгүй байдалд өсдөг вэ? Эмээ өвгийн хайр халамжинд өслөө. Гэтэл нөгөө эмээ өвөө дөнгөж 15 таа багт нь нас орчлаа. Маш их сэтгэлээр унж гин, гутарж гин, өвөө эмээгээ санаж гин. Гэхдээ эмээ өвөө бол тэрийг өсөхдөө за одоо би тун удахгүй хүчгэмчин гэж өсгдөг л дээ. Тийш. Мэдээж те. За хүүгээс тань сайхан хүүтэйгээ багч сайхан шүү, хөөрхөн шүү, миний хүүч нэгэд ингээд өсгөж байгаа. Гэтэл нөгөө амьдрал гэдэг чинь цаанаасаа нөгөө мөнх ус байна тийм ээ. Тэгээд нөгөө мөнх усыг үзүүлчлээ. Гэтэл нөгөөх нь санах, битгэрэх, уйлах, ганцаардах, учраа олохгүй байх. Одоо тэгээ яадаг юм тийм ээ. Энэ болгон бол одоо тэр хүүхдэд маш том сэтгэлийн дарамт. Тэгээд дээрэс нь хувь тавилангийн өөрчлөлт. Тэгвэл яг зүгээр ээж аавтайгаа хамт байдаг хүмүүсийн хувьд бол нэг ондоо бүр нөгөө өвөө эмээ дээр өссөн хүүхд гэж байдаг шүү дээ. Ингэхгүйгээр л өөртөө л ер нь өөрөө л хүүхэд төрүүлсэн чинь тэрийг хин нэг нь даатахгүйгээр өөрөө л өсгөх юм шистем болоо гэж би ч бас боддгийн. Яг үнэ. Тий, ер нь бол хүний амьдрал ингээл алдаа оноотой одоо унал тосолттой шүү дээ. Тэгэл хүмүүс ингээл яг унж байгаа үедээ ч юм уу хүүхдүүдээ энэ тэнд орхичих гээд байдаг тийм. Гэтэл чирээл явах хэрэгтэй. Хаач явсан тэр тий одоо бидний цаашид өр хүүхдүүд маань сайхан явах гэдэг бодол бол хүн болгонд байна. Тийм бид хэний төлөө амьдрдаг уу гэхэлэр хүүхдүүдийн төлөө амьдрдаг. Тий. Тэгээ хүүхдүүдээ бүгдээрээ сайхан байгаасаа, сайн хүн болоосоо, сайхан амьдраасаа гэж байнга л бодож байдаг. Гэтэл яг тэр унал тосолтой үедээ хүн чирээл явах хэрэгтэй. Хаанч байна. Ерөөсөл хормодоол чирээл хөтлөөл тий. Ер нь айл тундаг санжуу карманы өрөөнд тондог санжуу, түрээсийн байранд явдаг санжуу тий. Яг энэ үед бол өөрийнхөө хажууд байнга. Тэгээд өөрийнхөө үгийг хэлээл. Хоолоо хамт хувааж идэл. Ядарж байгаагаа тайлбарлаал. Босож ирж байгаа үедээ тий ухаарл өгөөл. Ингээл унал тосолт ийм байдаг, амьдрал ийм байдаг, сайнтай муутай байдаг, сайхан муухай хүн байдаг тий. Энэ болгоныг ингээд одоо зохицуулж, тааруулж амьдрах хэрэгтэй байдаг гэдгийг хэлээд тайлбарлаад ингээд аваад явах хэрэгтэй. Тэгэл өөрөөсөө зайлуулаад холдуулаад өөрөө хөнгөн амьдрал хайгаал те сайхан амьдралыг хайгаал нөгөө түлээ ишин түлхчихэл ингээл явж байгаа тохиолдолд бол өөрөө буцаагаад тэр зовлон амсдгийм хүн ерөөсөө бол зовлон туулна гэхээс биш те ингээд алгасаа явчихдаг юм Хүний өөрийн хувь тавилан байна. Тэр хувь тавилантайгаа хүн эвлэрээд эвлэрлэхдээ бол зодтолтод нүдэлтэд үдсэлцээд орхиод хаяад яв гэж байгаа биш те. Эвлэрээд нэгдээд өршөөгөөд уучлаад хайрлаад те ингээд цаашаага учир зүгөө олоод ингээд явах юм бол зовлонгийн чинь тал нь нэмгэрнэ. Түүнээс хүн гүйжрээл зовлонгийн чинь таллаа засаад байгаа юм биш ээ. Өөрөө өөрт чинь байгаа тэр карма үлийн үрийн мэдээллийг өөрөө л хүн барна шүү дээ. Тэр удмын мушгираа ДНХ-ны мэдээлэл байна тийм ээ. ДНХ ч өөрөө юу вэ гэхээр гэрэл мэдээлэл гэж юм хоёрхан юмнаас бүрдэж байгаа. Гэрэл ихтэй хүн бол хөнгөн мэдээ. Тунгалаг, эрүүл сарвал, эрч хүчтэй. Энэ юу вэ гэхээр амьдрал тийм хөнгөн ханддаг хүн баггүй юу? Гоё юм нөгөө одоо юу гэдэм бэ? Хөнгөн гэдгийг ийм хийсвэр гэж битээ ойлгоорой. Ийм амьдралыг ийм одоо хайр инрэл дүүрэн те гоё ингээд одоо тэр минь энэ минь ч гэдэг юм уу те өршөөгөө дуучлцдаг. Сая болсон юмыг тэрхэн дороо ингээд одоо хүлэн зөвшөөрөд хойноо үлдээж чаддаг. Ийм хүн бол эрүүл сарвал эрч хүчтэй, тунгалаг нүүр царайтай байдаг. Гэтэл ягшмал өхмөлтэй ийм байх ёстой гэдгээр ингээд цэнэглэгдсэн тийм хүмүүс шүү дээ. Ялангуяа шинжлэх ухаан ч хүмүүс бол тэр чигээр ингээд байр сууриасаа салж чадахгүй, суусан суудлаасаа хохорч чадахгүй шүү дээ. Манай шинжлэх ухаан ингэж хэлсэн юм а гэдэг ингээд хохорхгүй шүү дээ. Гэтэл өнөөдөр сан чинь шинжлэх ухаан хэдхэн хувийг судалж байна. Үлдсэн тэр хэдэн 100% нь одоо те хин хаана байгаа. Тэр бүтээл хийдэг тэр одоо хүн яаж бий болдیں۔ Тэгвэл хүн үхээд тайчдیں۔ Гэдэг чинь ингээд байхгүй л байгаа зү. Тэгэхээр энэ бол тэр ягшмал өхмөл байдлаасаа бид салахгүй бол тэр те ингээд нэг юм мэдээлэл ДНХ-ны мушран дээр чинь маш их мэдээлэл суучна. Мэдээлэл суух тусмаа хүн хөгшрөлт одоо хурдан явагдана, царай зүс харлна, бараантна. Тэгээд өвчин зовлон ихтэй байна. Явдал нь бол удаан байна. За тэгээд дээрэс нь бол юм болгоныг юу гэдэм бэ? Тийм байх ёстой
Энэ ийм байх ёстой гэдэг ийм өнцгөр ингээд ярина. Хүүхдүүдийг ингээд харах юм бол тийм ээ. Ингээд өсөр дэвхрэх юм бол бити өсрөөдэй гэл ингээд орилдог тийм. Гэтэл тэр тунгалаг сайхан хүн чинь сарайтай хүн чинчдэг юм уу тэр юмыг гоё юм одоо тийм байгаагаар нь хүлээж авч ингэ чаддаг хүн болвол өө яхаа хүүхд угаасаа өсөрч л байдаг. Өсрөн гэж чи хүүхдийн биологийн үзэгдэл байхгүй юу? Тэр чи өсөр дэвгэрч харайжиж цаашаага задрал явагдаж тий өсөлт явж байгаа шүү дээ. Тэгвэл ингээд суугаад байх юм бол тий тэр хүний хяналтанд ор байсаар агаад нөгөө амьдралын чадвар өөрөө альва нэг юм шийдэж гарах тэр одоо нөгөө үйлчлэл бодол нь хаагдчихдаг. Тэгэл юм болохоор л ээжээ яах вэ би? Юм болохоор л ааваа би яах вэ гэд ингээд суудаг. Тийм. Тэгэхээр бол удмын гений мушраа ДНХ гэдэг чинь ердөөсөө хоёрхан зүйлээс бүрдэн гэрэл мэдээлэл хоёр. Гэрэл нь юу вэ гэхээр тунгалаг бай. Хөгжилтэй бай, хөнгөн бай, баяр ёслолтой амьдр тий. Одоо юу гэдгийг өршөө, уучлал ингэж гоё тунгалаг байна. Мэдээлэл гэдэг чинь юу вэ гэхээр нөгөө ягшмал үзлээсээ сал. Тэгээд амьдарч байгаа тий цаг үетэйгээ тохир. Амьдрал бол өөрөө хөдөлгөөн шүү дээ. Хөдөлгөхгүй ингээл байгаад юм бахгүй үстэй. Бүх юм хөдөлгөөн. Тэгэхээр хөдөлгөөнтэйгээ нэгд урагшил. Тэр өнгөрсөн цагаас одоо тий холт. Тэгэх юм бол энэ одоо бараан байдал. Энэ ДНХ-ны машин дотор байгаа тэр удмын гэж яриад байгаа. Манай удамд тийм өвчтөй хүн байсан. Манай удамд ийм хараал хийлгсэн хүн байсан гэж манайхан нэг удмын тухай ярих туфтаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бол энэ удмыг одоо жишээлх юм бол асар агуу том хааны удмыг юу ч шултал нь болгочихсон үр хөвгт биш шүү дээ. Гэтэл юу ч байсан тэр удамтай хүн хаан болцсон явж байгаа бас удам биш шүү дээ. Тэгэхээр чинь бидний тэр ягшмал үзэл чинь бол удамд л ингэж яриад байдаг тийм ээ. Гэтэл удмын гений машин дотор байгаа мэдээлэл буюу өвчнийг арилгаж болох нь байна. Юу ч үгүй устгаж болох нь байна, цэвэрлэж болох нь байна, хоосон болгож болох нь байна. Тэгээ шинээр бүтээлийг бий болгож болох нь байна. Энэ бүх боломж бидний дотор байдаг бахна. Гадаа байдаг бахна шүү дээ. Дотор байдаг бахна. Хүмүүс тэгвэл нэг ингэж идэв шүү дээ. Тэр нөгөө нэг бараг л надаас дээш 2 3 үед нэг айхтар том лам тэгээд манай удамд хараал хийцэн гин тэр нь одоо ингээд бид нар дээрээс арилахгүй л яваад байгаа маань энийг арилгуулна гэдэг цэцэл ном гэл яваад байдаг. Тэгвэл энэ чинь бүр шаал инээдтэй юм биш үү те? Ер нь л яг үнэ. Ер нь тэгээд хүн юм мэдэхгүй байх тусмаа гаднаас юмыг хайдаг шүү дээ. Ялангуяа өөрийгөө мэдэхгүй байх тусмаа намаа нэг үзээд өгөөч би яагаад байгаа юм бол та биний амьдрал ерөөсөө болж өгөхгүй одоо би яах вэ гэж явж байдаг да. Гэтэл эмнэлэг рүү очихоор л намаа нэг шинжилээд өгөөч миний энэ нэг л асуудал үүсээд байна да гэл ингээд. Гэтэл ингээд хоол идлээ те. Хотоод тэр хүн доор ингээд мушгирлаа гэж бодоход л яг саяны идсэн хоол чинь хотоод хүлээж авах боломжгүй байна гэдгийг харуулад хотоод чинь дотроосоо ингээд дохио өгөөд байна л да те. Гэтэл болохоор бид нар аливаа юм байна уу? Хотоод ойрд өвдөд ах юм. Эмнээс те эмнэлэг рүү явхаас шинжилгээ өгөхөөс дуранд харуулахаас гэд ингээд яваад байдаг. Энэ байдлаасаа бид өнөөдөр бол гарах хэрэгтэй юм байна. Гарах хэрэгтэй юм байна. Бүр зайлшгүй гарах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол нөгөө өөрийгөө мдээгүй хүн чинь эмнэлэг рүү явлаа. Шинжилгээ өгөр. Одоо ингээд эмчин зөвчөж штэ. Сард тэдэс тэдэн удаа хавдрын шинжилгээ өгөөрэй гэж. Энд чинь айдас байхгүй юу? Гэтэл яг үүндээ өөрийгөө мэдхгүй хүмүүс явуулж явах хэрэгтэй. Тэр шинжилгээ өгөх хэрэгтэй. Гэхдээ эмнэлгээс хамааралгүй амьдрах. Тэр үзмэрчээс хамааралгүй амьдрах хэрэгтэй хүн. Тэгэх юм бол өөртөө итгэлтэй, зоригтой, тий өөрөө юмаа шийдэж чаддаг. За өөрийнхөө өвчин байна уугүй юу тэрийгэ шинжилж чаддаг. Өөрийнх нь хувь тавилан чухам юунаас болоод ингэж байгаагаа ойлгож чаддаг, тий ийм төвшөнд хүрэх бүрэн боломж хүнд байдаг байна. Энүүгээрээ бид нар одоо тий гайхамшигтай байгалийн бүтээл юм. Тэгэхээр бол энэ тэр удам дамжсан өвчин арилдгуу, удам дамжсан хараал өрөөл гэл ингээл ярьж байгаа тохиолдол бол тий бүгдийг шинээр шинчлэн одоо бий болгож бүтээлийг шинээр үүсгэх боломжтой гэдгийг хүн бодох хэрэгтэй юм байна. Нэгэн тэр удмын машин дээр тийм мэдээлэл байгаад байгаа шүү дээ. Угаасаа илгээр манай ихч илгээр ах нь илгээр ингээд илгээр өвдсөн гэж ярьж байна те. Гэтэл яг илгэн дээр асуудалтай байгаа бол анхаарлаа нэгдүгээр тул тэр хүнтэй маргалдаж мэтгэлцдэгэ болох хэрэгтэй. Илэг бол өөрөө яадгүй гэхэлэр илэг инээхийг хүсдэг хэрэгтэй. Илгээ өвчлөл инээг л ярьдаг үстэй бид нар тийм ээ. Илэг инээжлээл ингээд одоо тий дотроосоо тэр эндорфин тэр гоё серотонин энэ гэдэг гормонуудаа ялгаруулдаг юм л та. Гэтэл болохоор бид нар ингээд маргалдаал мэтгэлцэл хөмсгөө тас цангидчаал уурлаад байхаар нэг адреналин нөгөө одоо устгаж идэх гормонууд нь ялгарч идэм байна л та. Тэгэхээр бол ууртаа аавын хажууд өссөн хүүхд ууртаа л байна.
нөгөө ууртаа аав нь дахиад ууртаа хүүхдийг өсгөнө. Ахаад нөгөө ууртаа дахиад ууртаа өсгөхөр чинь ингээ удам дамжихгүй байх юм бэ нөгөө илэг чинь. Тийм байна. Тий. Тэгэхээр бол эндээс үүдээ тэр баяр баясгалантай инээмсэглээд амьдрах юм бол одоо бүр маань тэр Сэрэнд орж гээд одоо анагаахны дэдэм багш байлаа да одоо хэдэн жилийн өмнө нас орсон бурхан болсон. Тэр багш мань гэж юм л да. Инээмсэгэл хөөхтүүдээ инээмсэглэхээр илэг хуурдагддаг юм аа. Тэгээ илгэн дээр чи ингээ мэдээлэл очихдоо те серотонин гэдэг гоё гормонуудыг ялгаруулж идэв юм аа. Инээмсэгэл гэсэн чинь нэг залуу би одоо илэгний өвчтөй хүн яаж инээмсэглэдгийг та одоо арайчтай одоо би ингээ өвдөд тахад би яаж инээмсэглэх юм. Үгүй миний хүчээ бүр албаар инээмсэгэл. Тэгээд жилийн дараа нөгөө залуутай уулзсан чинь нөгөө залуу чинь бүр инээмсэглсэн нэг гоё хүн зогсож гинэ. Тэгэл хэлж гэнэ багш минь би бүр сар оролдчихж арай гэж нэг нэмсгэлдэг боллоо шүү гэл. Тэгээ би ч гэсэн энийг анх сонсож байхдаа гэдэг тийм ийм юм байдаг юм бата гэж боддог. Гэсэн одоо бол би ингээ бас өөрөө адилхан те хүмүүст зүгээр инээмсгэл гэдэг үгийг хэлж чаддаг болж байна. Манай энэ доктор амт байнга тэгээд хүүхдүүдээ инээмсгэл агшин хорон болгоныг инээмсгэлж өнгөрөө одоо тий ад жаргалтай одоо ингээ өндөр чиний амьдралд чи өвдөж болно. Чи эсвэл өрөнд орсон байж болно тий. Эсвэл чи одоо яадаг хин нэгэнд хаягдсан байж болно. Эсвэл чи ганцаараа амьдрдаг байж болно тий. Тэгэхэд ингээд битээ тэрэнд итэг ингээ битээ яв тий. Ингээл өрнөсцэн. Эсвэл одоо хүүхэд нь насварсан байж болно тий. Эсвэл нөхөр нь ингээд одоо яадаг чинь энэ болгоныг бид нар зовлон гэ бүр ингээ итгээд яаж энийг туулах вэ гэдэг ингээ бүр тэр бүр орцсон тий бүр ингээ илэг зүрхнийхаа бүр гүн рүү авчиж хийцэн. Тэгэл ингээл төмшгөө тас цангидсан хүмүүс ингээл яваад гутраал гуйнаал ийшээ харахаал уурлаал энэ рүү ингээл тэгэхээр өвдсөн тохиолдолд бүр инээмсэл. Тэр өвдөөд байгаа өвчнөө бити хүн зарлал. Тэгээ манайхан зарладаг тий тэр тэгж өвдөж гинэ гэхэлэр тэр тэгж өвдөж гинэ далд тухамсарт нөгөө өвчний мэдээл бидний ингээ тойрсон тэр торсон орон зай тэр энергийн талбайд төрч өвдөж гинэ тэр өвдөж гинэ гэд улам нөгөө өвчин гэдэг чинь хүчээ аваад тэр энерги нь улам идэвчээд идэв юм. Тийм байна. А гэтэл тэр өвчнийг өвдсөн байна. Тэгвэл өөрөө тэрийг ангаах гэж өөрөө оролт өөрөө суу. Тэгээд инээмсэглээд баяр баясгалантайгаар тэр давааг дав. Давхын тулд оролт битээ ай тэрнээс те зүгээр хаалган татал орчих. За сайн байна уу гэж таньдаг хүнтэй уулзчих юм шиг те. За ингээ хоёлоо тэгээд уулзах хэрэгтэй байж те. Одоо тэгэл уулзсан да. Тэхийн тулд би чамд яг хоёлоо хэрэгтэй тижээл нүгэй. Баяр баясгалангийн нүгэй, хайр инэрлийн нүгэй, өршөөж уучлаа, хүндээ маргалт хаа болий, хүмүүст өглөг өгье, туслая. Тусласныхаа дараа ингээ ирээ өөрийгөө хартаа. Нэх гой баяр төрөөд авчин дотроос. Тэг яг энэ үед нөгөө илгэн дээр чи мэдээлэл очоод те баяр нөгөө инээмсгэл тэр тодорж яадаг. Бид нарт энэ л дутаад идэм билээ. Өрөнд орсон гэж бодъё. Өрөнд орсон гэдээ ямар хүмсгэл сангидаж өр барагдахгүй шүү дээ. Өрнийхөө цаана ингээ бүр ингээ гарцсан гэж тэр бодлыг одоо энийг бодоход бол амарган биш тэгтээ болдог. За өрөө дараа дууссан шүү дээ гэдэг. Тэгэхээр бид ямар гоё яадаг лээ. Өрөө дараа дууссан шүү дээ гэдэг гоё ингээ мэдрэмж. Энийг мэдэр. Өрөө дарж дуусаагүй байсан ч гэсэн энийг мэдэр те. Өрөө дараа дууссан шүү дээ гэдэг мэдэр. Тэгэхээр инээмсэглэнэ хүн те. Тэгээ өрөө дараа дуусаагүй гэхээр чи ингээл улам зангидаал хөмсгөө зангидаа өвдөн шүү дээ өөрөө. Тэгэхээр ингээд тархиа хуур. Өрөө дараа дууссан шүү дээ. Тэрүүг хоёроор нь те инээмсэгэл. Тэгээд харин гарцаа яаж шийдэх вэ гэдгээ бодож хүнтэйгээ уулз. Надад ийм боломж байна. Би ингэж гин. Одоо энийг яаж ингэж дарах уу? Яамаар байна? Хүнд бити өртөө үлд. Өртөө үлдэхээр буцаад төрчин өрөө төлөх гээд. Тэгнь. Нөгөөдг нь авлагатай болохоор буцаад ирнэ. Авалгаа авах гээд. Тэгэхээр ерөөсөө амьдрал бол нэг өглөг авалгаа тэнцвүүлэх гэж ирсэн төлөөс гэж хүмүүс ярьдаг тий. Төлөөсөө барагдвал. Тэгээд тэрхийн тулд сайхан ад жаргалтайгаар өргөжл. За алгалаа. За тэгээд үдсэж байгаа зүртээс маань амжилт тийм шүү. Манай аа бас тийм аав талаасаа хол байдаг л гэж байна. За бодууштай сайхан гайхалтай яриа байна гэж байна. Энэ үрээ тайвтэрийн яриа нэг сонсогч авахгүйгээр 45 дуудлага орж ирсэн байна. Сая уцаач би зарлаагүй. Тэгээд тайвтэр яриа ингээд нэг мэтгэд л дууссан. Цаг маань дууссан байдаг. Тэгээд 4-р өдөр 14 хоног болгоны пүрэв гараг болгонд хүрэлцээрч сонсогчдод маань сонирхолтой, үр өгөөчтэй, үнэхээр хэрэгцээтэй мэдээлэл хүргэдэг Тунар агш та баярлалаа. За баярлалаа, маш их баярлалаа. Тэгээд бүгдээр нь амжилт хүсье. Баярлалаа агшаа. Ингээд энэ хүрээд үдийн төчийн нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Ирхэм сонсогч та цаг бүрийн ихэнд явдаг шуурхай мэдээг үлээ авч сонссны дараа 14 цагаас өдрийн хөтөлбөрт надтай хамт байгаарай. Баярлалаа.
баярлалаа.